За, юу цаана. Өнөөдөр бид Maxis Racer MT дугууны талаар ярилцсан. Бидний энэ дугуйг 4 сард худалдаж авснаас хойш аль хэдийн 11,100 км явчихсан байна. Тэгэхээр энэ хэрэглэн дээр үндэслээд та бүхэнд энэ дугууны талаар дэлгэрэнгүй ярилцъя. За, өнөөдрийн дугаар таамаг. Манай сувгийн үзэгчд бол бидний аялын талаар бол нэлээд сайн мэддэг болсон баг. За бид нар бол маш их оффроуд оверлендинг аялал хийдэг. За үүнийгээ дагаад бас яг дугууны чанар, за дугууны гүйцэтгэл бол маш өндөр байх ёстой гэдэг шаардлагатайгаар бид нар Maxis Racer MT дугуйг хавар сонгож тавьсан. За тухайн үед бол дугуй сонгож явах үедээ яг дугуун дээр ямар үзүүлэлтүүдийг бид нар чухалчилж, за бас дугуй сонгохдоо юун дээр анхаарах талаар бас та бүхэн дэлгэрэнгүй хаалцчихсан бол өнөөдөр бол яг өнгөрсөн хугацаанд туулсан өөрсдийн туршлага дээр үндэслээд за энэ дугуй засмал зам дээр ямар гүйцэтгэлтэй байсан, шаварт ямар байсан, за цаашаад ийс шороо хад чулуунд бас ямар гүйцэтгэлтэй байсан талаар ярих чинь. За тэгээ өнөөдөр бол маш сайхан цастай өдөр учраас бас цасан дээрх гүйцэтгэлийг нь хальт хараад бас ярилцаад явъя те. За дугуйныхон гүйцэтгэлийн талаар ярихаас өмнө бас ямар дугуй сонгож тавьснаа бас та бүхэн дахиад сануулчих те. За бидний хувьд бол Maxis Racer MT-гийн 285 70 17 гэдэг ресмертэй дугуйг сонгож тавьсан. За энэ бол яг Forerunner stock ресмер 265 70 17 байдаг. Үүнээс бол нэг арзмаар илүү томорсон гэсэн үг тийм. Нэг инчээр илүү өндөр болж гисэн гэсэн үг. За энийг бас өндөрлөх болсон гол шалтгаан нь бол бас бидний ялчгууд нэг туулах чадварыг нэмэх зорилготойгоор хийсэн сонголт. Гэхдээ бас үүнгээ дагаад давуу болон сул талууд гарч ирсэн. Энэ талаараа бас өнөөдрийн дугаар дээр ярилцсан. За тэгээд дугууны хувьд бол low range E буюу 10 ply гэж явдаг. Бөөрийн хамгаалт маш сайтай ийм дугуй сонгож авсан. За Maxis Racer MT дугууны хээг бас зарим нэг хүмүүс бол хараад хандшгүй таньдаг болчихсон. За хамгийн түрүүнд эхлээд юу гэсэн засмал замын хэрэглэн дээр бас бид нар төрсөн сэтгэлийн талаар ярьчих. Тэгэхээр бидний хувьд болвол өмнө нь бид нар угаасаа AT дугуй хэрэглэдэг байсан хэрэглэгчийн зүгээс харахад MT дугуй руу шилжихэд бол төдийлөн том өсөлт ийм хэцүү зүйл санагдаагүй. Энгийн дөрвөн улирлын дугуй юм уу эсвэл өвлийн дугуй хэрэглэж агаад за яг ийм MT дугуй руу шилжиж байгаа хэрэглэгчдийн хувьд бол маш их дуу чимээтэй байна, хатуу байна гэсэн сэтгэлүүд бол байдаг. Бидний өмнө хэрэглэж ирсэн AT дугуй маань ч гэсэн ялгаагүй нэлээд дуутай, хатуу байсан учраас энэ дээр бол надад хол зөрүү гараагүй. За тэгээд яг засмал зам дээр явж байхад бол бас нэг тодорхой хэмжээнд нөгөө MT дугуйны ийм хөнгөнсөн чимээ бол байдаг. Хатуугийн хувьд бодоод үзэхдээ баг зэргийн хатуу санагдаж магадгүй. Гэхдээ нэг тийм тэртэй санагдахаар биш. Энэ бүгдийг зольж байгаа гол зорилго нь бол угаасаа партад замын хэрэглэн дээр л гол нь золиосоо гаргаад байгаа шүү дээ. Засмал замын хэрэглээнд угаасаа зориулаагүй дугуйг засмал зам дээр яг хэрэглээ тэн дээр нь шүүмжлэхэд нэлээд төвөгтэй тийм үү. Тийм учраас бид нар шууд ер нь бол голчлон партад замын хэрэглээ гүйцэтгэлийг нь ярина. Тэгэхээр партад зам дээр болвол бидний хувьд бол зүгээр спойлертэй хэлэхдээ маш их хүнд сэтгэлтэй байгаа. За өнгөрсөн 10,000 км-ийн хугацаанд юу туулсан бэ гэхээр бид нар хавар дугуйгаа авангуудаа бид нар шавар устай газруудаар аль болох явж тестийг хийгүүцсэн. Яагаад гэхээр өмнө бид нар AT дугуйтай шавартай ноцолтоход ямар их хүнд бэрхшээлтэй байдаг байснаа мэддэг учраас иргэжлийнхэн бэлтгэлээ хангаад MT дугуйтай аялахад за шавар дээр ямар нөхцөлтэйгээр ямар байдалтайгаар бид нар туулж болох юм бэ гэдэг шалгалтуудыг бол хийсэн. За энэ дээр бол гүйцэтгэл бол маш сайн үнэлгээтэй гэх юм те. Маш сайн байсан. За тэгээ хамгийн гол нь MT дугууны ялгаа нь өөрөө тэрэндээ байдаг. За дугууны хээний бүтцэн бол нэлээд том хийтэй. Хоорондоо зай сайтай байдаг учраас дугуй нь өөрөө шавраа сайн цацаж шаварт тулах чадрыг нэмэгдүүлдэг. Үүгээрээ AT дугуйн салгаатай байдаг. За яг Racer MT-гийн хувьд бол яг тэр гүйцэтгэлээ бол маш сайн хийж өгсөн. Тэгээ Racer MT дугууны хээг бас сайн анзаараад үзээрэй. Анзаарах юм бол бас яг энэ голоор игэнсэн энэ бөөрийн хэлбэртэй хээнүүд нь өөрөө маш сайн гуйрч одоо хэлбэрээ янз бүрийн хуурч өгдөг. За тэгээд гаднаатлынх нь мөрөн дээр байгаа хээнүүд нь болох тэр шаварт мацах тэр чадрыг бол маш их нэмэгдүүлж өгдөг ийм хээтэй дугуй байгаа. За үүнийг бол маш сайн харуулж өгсөн өнгөрсөн хугацаанд бол шаварт бол үнэхээр ярих юм байхгүй. Угаасаа яг MT гэдэг чинь өөрөө мад тренинг суудтай үг. Тэгээд мад буюу те шавар усанд бол үнэхээр гайхалтай гүйцэтгэлтэй байж чадсан. Тэгэхээр Бартад замд яг зүгээр шорон замаар давхиж явах шуулганд явах те шорон замтар явж байгаа үед бол илүү гоё зөөлхөн санагддаг. За тэгээ бид нар ингэж өндөр том дугуй тавьсан зорилго нь бол бас хийг нь баг зэрэг суллах тэр боломжуудыг нэмэгдүүлэх зорилготой байсан. Тэгээ түүнийг одоо ингэж ямар ч
шорон зам дээр гараад тодорхой хэмжээнд хийгийн тааруулаад явчихад бол маш гоё тухтай байж чаддаг. За шавар дээр бол гүйцэтгэл сайн гэсэн бол энгийн gravel road гэдэг буюу те энгийн шороотой одоо ийм дэрчмэртэй зам гэдэг ч юм уу те тиймэрхүү зам дээр их гүйцэтгэл 5% хувьд бол маш сайн санагдчихсэн. За тэрэн дээр яг илүү чадвар гэж ярихаас илүү яг тэр 5%-ыг бол хадгалж өгч ирснээр онцлог болох болов уу гэж бодож байна. За харин яг тэр үед нэг анзаарчихсан нэг юм юу гэхээр засмал дэш тэр яг шорон зам дээр явж исэн ч тэр анзаарчихсан юм. Бид нар арцмаар нэг томруулчихсан те. За тэгээд эмти дугуй юу шаврын дугуйруу орсон. Нэг сөрөг тал юу гэдэг вэ гэхээр жингийн хувьд бол жоохон хүндэрч байгаа. За энэ хүндэрснээр ямар өөрчлөлт биднэрт мэдрэгдсэн бэ гэхээр за ер нь бол бензин зарцуулалт бол тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. За энэ бидний бас нэг дууга томруулсантай нэгдүгээр толботой дээрээс нь дуу хүндэрсэнтэй бас холбоотой. Харин гүйцэтгэлийн хувьд бол Forerunner машин өөрөө тэр нэг арцмаар томорсон ч гэсэн хамаагүй тэрийг бол эргүүлээд аваад явах чадaltaй. Яг хөө биднэрт сөрөг нөлөөлөл нь бензин зарцуул баг зэрэг нэмэгдэж байна гэсэн санагдчихсан. За бас нэг сөрөг нөлөөлөл юу мэдрэгддэг вэ гэхээр хүч агуултан дээр баг зэргийн удаашралтай санагдана. Ягаад гэвэл илүү том, илүү хүнд дугуй эргүүлж байгаа гэдэг утгаараа тийм мэдрэмжүүдийг бол өгчээсэн. За бидний хувьд бас нэг юм бас их сонирхолтой санагдсан юу вэ гэхээр 100 аялж явахдаа эсэнд суувал яах вэ гэдэг видеог хийжсэн тий. За яг эмти дугуйны хувьд бол эсэн дээрх гүйцэтгэл ерөнхийдөө сул байдаг. Яг тэгэхээр эмти дугуйны нөгөө том хэн элсээ илүү ухах хандлагатай байдаг учраас илүү сул гүйцэтгэлтэй байдаг нь бол хүн болох мэддэг. Гэхдээ яг энэ дугуйтай байхад бол миний хувьд элсэн дээр харин бүр гүйцэтгэл бол эмти дугуйнаас хол ялгаагүй юм шиг санагдчихсэн. За ялангуяа дугуйныхын хийг баг зэрэг суулчихсан байхад бол эсэн дээр ямар ч судалгүй бид нар албаар видео хийх гэж машинаа суулгаад гаргаад тэнцээ нэг хэсэг тоглолцсон шүү дээ. Тэгэхэд бол ямар ч асуудалгүй байлээ. Тэгэхээр эсэн дээрх гүйцэтгэл бол бас сайн. За харин бидний баруун аймагуд тийсэн аялал бол биднээс шавар ус, элс гэхээс илүүтэйгээр хамгийн том шалгал нь юу гэсэн бэ гэхээр хад чулуун дээрх гүйцэтгэлийг шаардсан. Яг гэхдээ баруун аймагуудын онцлог нь өөрөө маш их хад чулуутай, уул хадна асга ихтэй ийм байсан учраас яг хад чулуунд энэ дугуйны гүйцэтгэл ямар юм бэ гэдэг бол маш их шалгуур болж өгч байсан. За тэгэхээр хад чулуунтай зам дээр яг дугуйнаас ямар гүйцэтгэлийг хүсдэг юм бэ хүмүүс гэхээр за нэгдүгürt бол хамгаалт буюу те дугуйны бөөр болон энэ их биес хамгаалж байгаа хамгаалтууд маш сайн байх хэрэгтэй. Яг гэхдээ хурц ирмэгтэй газруудаар гарч явж байгаа учраас за тэнд дугуй өөрөө тэрийг төсвөрлөх, даацыг даах чадвар маш өндөртэй байхыг шаарддаг. За хэний хувьд бол төдийлөн бас хажуулан дээр яригддаггүй. Гэхдээ надад нэг анзаарчихсан юм нь юу вэ гэхээр ялангуяа баруун ангууд дээр аялж явахад за яг нөгөө сул юм хайрхтаа уулын уруу өгсүүр газруудаар явж байхад энэ эмти дугуйныхаа яг энэ том хээнүүдийнхэн бүтцэн өөрөө илүү их одоо торомс авахд те мацхад илүү сайн нөлөөтэй байх шиг санагдчихсан. За ялангуяа сул хайрхтаа газар торомслох үед эмти дугуй ч өөрөө хээ жижигтэй учраас нөгөө хайрхтаагаа хамт өнхөрчих гээд гулсчих гад байдаг бол эмти дугуй эсэргээрээ тэр хээ том учраас зуралт илүү сайтай байх шиг анзаарчихсан миний хувьд. За яг хад чулуутай газруудаар бид нар маш их явсан. За үүнээс шалтгаалаад энэ дугуйны бөөрлөө бас маш их хад чулуу хатгаж орж ирэх те эсвэл хээгээрээ маш их хурц сэрмэгтэй хадуудыг дайрч гарах үеуд бол маш их гарч исэн. За үүнийх нь уул мөрч гэсэн бас энэ чинь зарим нэг газруудаас нь харагдана. За гэхдээ энэ бол бүр энэ дугуйг ингээд цоолоод хагалцсан тохиолдол хизээч гараагүй. За энд гарч байгаа ягаад ийм бас нэг гэмтлүүд гарсан бэ гэхээр энэ дугуй нь ер нь бол эмти дугуйны онцлог нь өөрөө яг юм rubber буюу эрцэн өөрөө жоохон баг зэргийн зөөлөн байдаг. AT дугуйтай харьцуулахад тэр утгаараа илүү барьцалдах чадвар сайтай хэрнээ хажууланд бол бас баг зэрэг эмтрэх иймэрхүү юмнууд бол анзаарэгдсэн. Гэхдээ одоо яг энэ бөөр мөрлөгөө ороод бид нэлийн хаттай газруудаар явж байхад бол хагарах гэдэг асуудал бол хизээч гараагүй. Тэр тал дээр бол маш сайн санагцсан. Өвлийн бэлтгэлийнхаа видео хийж байхдаа бид нар бас дугуйгаа солиод за тэр хугацаанд бас дугуйныхан илэгдлийг бас хэмжиж үзсэн. Энийг бас өмнөх видеон дээр оруулчихсан. Одоо бас та бүхэнд удахгүй харуулъя. Тэгэхээр дугуйны илэгдэл бол өнгөрсөн 10,000 км гарны хугацаанд бол 1-2 мм илэгдсэн байлээ. Энэ бол бас яг дугуйны насжилт бол бас урттай байх юм байна гэсэн төсөөллийг бол бидэнд бий болгож байна. За яг тэр ирчээрээ бид нар явах юм бол бидний хэрэглээнд бол энэ дугуй за магадгүй 30-40 мянга бол асуудалгүй явах юм байна гэсэн ерхий төсөөлөл бол бий болчихсон байгаа. Тэрийг бол бас тухайн үед бол та бүхэнтэй хуваалцчих болох баг.
За төгсгөлд нь хэлэхэд яг эмти дугуй ер нь цасан дээрх гүйцэтгэл хэр байдаг юм бэ гэсэн асуултууд бас их гарч ирдэг. Өвөл ер нь дугуйгаа солих хэрэгтэйгүй юу гэдэг. Тэгэхээр өвлийн улиралд болвол эмти дугуй хөлдөх гэдэг хэрэгсэл байдаг. Хөлдсөн үедээ бол ер нь засмал зам дээр маш их гулгаа үүсгэдэг. Тийм учраас өвлийн улиралд хэрэглэхий зөвлөдөггүй. За харин яг өнөөдөр шиг иймэрхүү цастад оффроуд аялал хийгээ явж байхад бол бидний хувьд бол сая энэ хүртэл гарч ирэхэд дайггүй санагдлаа. Харин жоохон гүлэн үүсчихсэн эсвүүдээр бол яалтчгүй халтарч байна. Энэ өөрөө бас эмти дугуйны өөрийнх нь онцлог нь өөрөө өвөд хөлдчихдөг хүүтнийг бас төсвөрлөхтэй муу байдаг учраас тэр хүмүүс ягаад эмти дугуйг өвөл хэрэглээд байдаггүй ихтэй за засыг бол малтаж гарах тэр чадварыг нь үндэслэж эмти дугуй ашигладаг. За бидэрт бол энэ хүртэл гарч ирэхэд бол ямар ч асуудал гаргасангүй. Гэхдээ та бүхэн бас аюулгүй байдлаа бодоод хотын хэрэглээ чи илүү байгаа болвол хотод бол яг өвлийн дугуйг хэрэглэж заншаарэ гэж бол та бүхэнд хүсмээр байна. Яагаад гэвэл яг засмал зам дээр гүйцэтгэл бол ямар ч төрлийн эмти болон ити дугуй яг өвлийн дугуйны гүйцэтгэлийг бол хизээж гүйцэхгүй. Ямар ч брэнд байгаад хамаагүй өвлийн дугуйны гүйцэтгэлийг гүйцэтгэх юм аа. За харин оффроуд аялалд бол Maxxis Racer эмти дугуй бол бидний бол маш их гайхшруулж чадлаа. Бидний хэрэглээнд бол маш сайн нийцэлтэй байж чадлаа. Өвөлч гэсэн бид нар магадгүй зарим нэг аялал дээр ашиглаж магадгүй гэж бодож байна. Ингээд өнөөдрийн дугаараар та бүхэнд Maxxis Racer эмти дугуйны талаар өөрсдийнхөө хэрэглээн дээр үндэслэж сэтгэлээ хуваалцлаа. За бидний бас орхитуулсан зүйлээ байвал асуух зүйлээ байвал бас комментд бичиж ирүүлээрэй. Тэгээд та бүхэн бас хэрвээ эмти дугуйны хэрэглэж Maxxis Racer гэлтгүү те эмти болон ити дугуйны хэрэглэгчд бол аль нь илүү зүгээр гэдэг хэрэглээнийхэн талаар бас комментд бичиж ирүүлээрэй. Тэгээд дараагийн дугаар уулзлаа. Баярлалаа.